Энэ зурагт харагдаж байгаа бол алдарч Remy Martin XO коньяк Jack Daniel's whisky байна. Дэлхийд дахинаа зар сурталчилгааны шаардлагагүй борлуулагддаг эдгээр коньяк вискиний борлуулалт багасж, үйлдвэрлэгч компаниудын хувьцаа сүүлийн 10 жилийн хугацаанд байгаагүй хамгийн доод түвшинд хүрчээ. Зөвхөн энэ хоёр арга биш, дэлхийн согтууруулах ундааны томоохон үйлдвэрүүд болох Diageo, Pernod Ricard, Brown-Forman, Treasure Wine Estates, Quayshow компани хувьцаа 40% хэм дүнээр зах зээлд арилжаалагдж байна. Үүний гол буруутан нь одоогийн 21-с 28 насны залуус буюу Z үеийнхний архины хэрэглээ дэлхийд дахинд багаснаас болжээ. Түүнчлэн миллениал үеийнхний архины хэрэглээ сүүлийн жилүүдэд огцон багассан байна. Дэлхийд дахинаа залуус эрүүл мэнд санхүүгийн хэмнэлт сэтгэл зүйн эрүүл мэндийг илүү чухалчилж, архийг бага тааруулж уух, эсвэл огтоохгүй байх сонголтыг хийх болжээ. Морганы шинжээч сарын хэлснээр энэхүү алдагдал нь хүмүүс арх бага уух болсноос үүдэж архины салбарт томоохон бүтцийн өөрчлөлт гарч эхэлсэн гэлээ. Залуус амьдралын эрүүл хэм маягийг чухалчлах болсноо нүдгөө дан ганц архины салбарт ч биш, шөнийн клуб, электрик хөгжмийн бизнесүүдэд нөлөөлөх болжээ. Иймд бизнес эрхлэгчид хэрэглэгчдэд зориулж архигүй пари, wellness суурилсан ивент, архины оронд хөгжим мэдрэмжээр төлөрсөн төв нээх нь ихсэх болсныг Bloomberg өнгөрсөн 11 дугаар сард онцоллоо.